Сайн уу. Тэгээд дараагийн хичээлээ орохоор бэлэн боллоо. Тэгээд дараагийн хичээл рүүгээ орцгоё. За бид нэр өнөөдөр энэ хувцс буюу хэрэглээ өмсдөх хувцснуудынхаа тухай орох чинь. За тэгээд энд үздэсгээ хамгийн ихний хувцс болохоор палаж буюу dress палаж гэж хэлж байна. Тэгээд энэ палажны хажууд нэг юм товч шиг юм байгаа ч тийм товчийг button гэж хэлнэ. Энэ болохоор trouser буюу өмд. Бид нэр өмд өмсдөг шүү дээ. Clothes, umbrella, jacket, swimming trunks, усны дотоож, swim slit, усны хувцас, goggles, усны шил, bag, цүнх, pajama buttons, унтлагын өмд, pajama top, унтлагын цамц, rucksack, үргэвч, zip, энд байгаа zip, цахилгаан, plate, тэлээ. Энэ болохоор blank, арал, purse, хэтвч, baseball cap, сарвчтай малгай, bicycle helmet, хамгаалтын дуулаг, bicycle helmet, хамгаалтын дуулаг, necklace, хүзүүний зүйлт, sandals, сандал буюу өмсдөг, тэр зүүнд өмсдөг, hair bow, усны гоёл энд байна, hair slide, усны хавчаар, dressing up clothes, бахнадмын хувцас, sun, нар, sunglasses, нарны шил. За тэгвэл энэ асуултанд хариулцгаая л да. Times to wear on a hot day. За та нарыг үзье. Яг зөв. Бас халуун өдөр өмсөх хувцас сонгоорой. Би англи хэл сурч байгаа. Тэгээ намайг үзэж байгаа хүмүүст маш их баярлалаа. Тэгээ дараа хичээл хүртэл уулзлаа. Түр баяртай.